За бүгдийн орой мэндэ. Орой мэндэ. За. За нэг зүйлийг тодруулж асууя. Энд дөрвөн одоо улаач бүсгүйчүүд одоо хөөрөлтөөр цугласан байна. Тэгээд би болохоор зэрэг шивийн шин тийм байгаа. Тэгээд асууж тодруулах зүйл асар их байдаг. Тэгээд хариулж өгөх хүмүүс асар их бас байдаг. Хүмүүст маань их сонирхолтой байж бас магадгүй надад бас их сонирхолтой байдаг байсан. Гэтэ хариултаа бол тодорхой хэмжээнд мэдчихэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр дэлхий дээр ер нь бөө хүн байх шаардлага ер нь байна уу? Байдаггүй. Яагаад заавал ингэж бөө улаач хүн дэлхийн ертөнцийг аварна гэд байдаг юм бэ? Зүгээр энгийн хүн байж болохгүй юм уу? Энгийн хүн заавал тийм сүнслэг байх хэрэгтэй юу? Тийм. Сүнслэг байх шаардлагатай. Одоо яг хүн ягаад дүүл өвөг дээдсүүд маань өөрсдөө бас хүнсэн биеэр оршиж байгаа болохоор тэр улаач хүн маань өөрөө бас одоо хүнсэн биеэрээ бэлтгэгдсэн байжээч хүүхдийнхээ одоо тэр сүнсэн биетэй холбогдож бас хүч одоо ухаан одоо өөр эрт мэдлийг авдаг. Тэр ялчгүй одоо сүнслэг байх шаардлагатай хариултыг өгье. Тэгээд бөө хүн дөнгөж цааш асуулаа та тий бөө хүн гэж яагаад байх ёстой юм бэ гэж асуусан. Тэр бөө хүн гэж одоо яагаад бий болсон бэ гэхээр ялчгүй одоо нэг тийм шаардлага бол үүссэн гэдэг. Тэгээд тэр нь одоо ямар шаардлага үүссэн бэ гэхээр одоо бидний өвгдөөцүүд болохоор алтан дэд гэрээний эздүүд гэж яригддаг. Тэр нь одоо энэ тэр нь ямар учиртай гэрээ вэ гэхээр бидний өвгдөөдс одоо эртний үед амьдарч байхдаа одоо хүн чинь өөрөө хувьсаад сүнснийхөө төвшөнд ч гэсэн махан биеийнхээ хувьд ч гэсэн хувьсаж одоо сайжир оюун ухааны хувьд те зүрстгэлийн хувьд ч гэсэн ингээд хувьсаж явсаар байгаа бидний өвгдөөдс болохоор одоо өөрсдийнхөө одоо замд тулж явахдаа ихтлийг хайрлах хамгаалах ухамсарыг олж авсан одоо хувийн нэмрээрээ мөнхөх тэнгэр эцэгт одоо үнэлэгдэж энэхүү одоо гэрээний эцэг болсон байдаг. Мөнхөх тэнгэр эцэг гэдэг маань өөрөө болохоор одоо биднийг үүсгээд байгаа бас нэг одоо тийм том оюун ухаан хүч гэж одоо бид нар үзэж байгаа. Тэгээд яагаад одоо энэ гэрээг хийсэн бэ гэхээр түрүүн биелсэн шүү дээ. Одоо ямар нэгэн юмыг бүтээгээд амийг бий болгоод байдаг. Гэтэл тэрийг одоо ямар нэгэн байдлаар мөнх оршоох тийм бас нэг тийм хамгаалах хайрлах хүч шаардлагатай байсан. Тэгээд тийм одоо тэр өөрийг хариуцлахад тодорхой хүмүүсийг тий хариуцлагын өөрүүлээд ингэж явах шаардлага байсан. Тэгэхгүй бол одоо яалчгүй тэрийг одоо биднээс тий одоо хувьсаж явах үедээ хэрэв буруу замаар явах юм бол одоо тэр үүсгээд байгаа өөрсдийнхөө амин гол одоо тэр байгалийн амийг сүйтгэх эрсдлийг бол одоо үүсгэгч одоо эцдүүд тий мөнх тэнгэр эцгүүд тэнгэр эцэг нэг өөрөө ингээд бас тэрийг одоо анзаарсан гэх юм уу та үздэг. Тэгээд улаач хүн маань болохоор одоо би дөнгөж хэллээ л гэдэг өвдөж алтан дэд гэрээний эзэд. Тэр одоо ямар нэгэн байдлаар их хэлхийн одоо амин ингээд эрсдэлд орох цагт өвгдөөц одоо үр хөхөд хоёр хамтран эхлийг аврахын төлөө тэмцэх тийм энэхүү гэрээнд тийм тохиролцоо хийсэн байдаг. Тэгээд тэр гэрээнд орлоо одныг одоо бүх талбаар тамгаалсан юм аа. Сая та хэллээ шүү дээ. Алтан дэд гэрээ гэдэг. Алтан дэд гэрээг хамгаалагч мөнх тэнгэр эцэг гэдэг. Тэгэхээр энийг хүмүүс манаас сайн мэдгүй байж магадгүй. Ер нь л бас их дээд мэдлэг учраас гэж ойлгож байна. Тэгэхээр нараагш та алтан дэд гэрээ гэж юу хэлж байна вэ? Мөнх тэнгэр эцэг гэж бас тайлбарлаж болох уу энэ талаар? За. Түрүүнийх нь асуултанд би ингээ бодож суужлаа. Ер нь ингээд хүний бие те төр зурих одоо сүнсний маань нэгэн хувцас одоо хэдэн жил үеийн 70 80 жил амьдраад буцах ингээд төрхөн зурих сүнс бол мөнхийх гэж яригадаад байгаа шүү дээ. Тэгэхэд энэ хүний биед бүгд л тэмүүлж байдаг.
одоо янз бүрийн сүнснүүд хүн болж төрөх гээд тэнд зэхэгдээд ингээд баясгалтайгаар ирж хүний хувь заяанд мэдлэн гээд ирдэг. Одоо хармуу сүнснүүд хүртэл хүний махан бие рүү шунж байх жишээний. Онгодууд бас ингээ хүний бие дээр ингээ улаачийнхаа бие дээр залрах гээд байдаг. Яагаад одоо ингээ улаач хүмүүс байх хэвээр гэхээр л энэ хүний махан бие маш чухал гэдгийг би одоо ингээд олон сургалтаар бүр мэдрээд байна. Бидний одоо энэ оршихуй орчлон ертөнц огторгуйн холбоосууд бүгд одоо бидний бие дээр байгаад. Аха. Жишээ нь алтан ганцаа гэхэд бидний босоо голчор холбогдож байгаа жишээ нь. Бидний ингээ босоо явж байгаа ингээ тийм. Одоо өөр бидний нарны цөм гэхэд бидний зүрхний угтай холбогдох жишээ нь. Ингээд бүх холбоосууд бидний бие дээр байгаад байгаа учраас өвд маань агуу хүчтэй тэд бүгд одоо улаачгүйгээр үлээ хийдэг байсан бол улаач хүмүүн байхыг хэрэггүй болчихж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр огторгуй ертөнцтэй энэ их дэлхийтэй бид нар яг хүн дунд нь ийм холбоос болж байгаа. Их дэлхий өөрөө энэ огторгуйн цөм одоо зүрхэн нь учраас ингээд улаач хүмүүн гэж заавал байх ёстой гэж ойлгоод байгаа. Тэгээд алтан гурвалжингийн гэрээ гэдэг нь одоо анх дэлхийн ээж үүсгэд те дэлхийн ээж тэнгэр эцэг энэ хөх толбтон гурвын дунд байгуулсан энэ дэлхийг бүрэн бүтэн буюу огторгуйн зүрхийг ингээд бүрэн бүтэн байлгахын төлөө одоо хийсэн ийм гэрээ гэж ойлгох юм да. Дэлхийгээ хамгаалж байх одоо ийм гэрээ гэж ойлгож болно. Тэгээ хөх нуруут үрсүүдтэй энэ гэрээ хийсэн байт юм аа. Тэгээ их дэлхийн маань сүрүүл огторгуй ертөнд сүрэх гээд байгаа учраас бид нар их дэлхийгээ хамгаалахын тулд ингээд улаач хүмүүсүүд оршоод байна. За, ер нь дэлхийн хероо одоо дэлхийн баатрууд гэж хэлж болохоор үүрэг даалгавартай маш том үүрэг даалгавртнууд болчоод байгаа л гэж бас ойлгож байгаа тий. Та гурваасаа одоо манай Хөвтөр Мөсөг Алтын төвийн дэмж багш нар байгаа. Яагаад энэ замналыг бөө улаач хүмүүний замналыг сонгоо бүр дээрээс нь дэмж багш гээд одоо бүр одоо баатруудын одоо баатар болох ийм сонголтыг хийж энэ амьдралын замналыг сонгосон бэ? Зүрх сэтгэлийг тань одоо хөвлөсөн зүйл, хөвлөж байгаа зүйл юу вэ? Эхлээд бол яг вэ гинтхэн миний амьдралд одоо 2 жилийн өмнө үхэл зовлон гів гинтхэн аав маань мотоциклаасаа унаад игмээ хуглах ч юм уу. Дүү маань хүрээ арааманд ингээд тархиа гавлынхаа ясыг зүсүүлэх. Дүүгийн маань охин бас тархиа бэртээгээд 17 хоног ингээд сэхээнд байх. Гэх мэтчин дандаа бидний ийм тархи руу дайрсан ийм дайралтууд ирээд би чинь бөөдөр очтгоо гандан явдггүй юм чинь гинтхэн станерэ бүхэл зүйл рүү хүн тэр үед явдсан билээ. Хэдхэн хоногийн дотор ийм эргэн тойронд айхтар зүйл үүсгэр тэгэж явсаар байгаад өөрийгөө улаач гэдгийг мэдээд за ах нэрэл аврыг гэдэг жижигхэн бодолтой авах улаач болсон. Эргэн тойрон болохгүй байна. Би тэгвэл өвдөн авъя гэдэг. Одоо баг нөө хүчээр авч байгаа гэсэн үг. Өөрийгөө одоо дуудлагатай, тамгатай гэдгээ мэдэхгүй явж байгаа. Анх одоо би нэг багшийнхаа хэцэн дээр засал хийж ахт нь зүгээр энгийн биеийн тамирын хувцастай өвдөн буулгаад за би улаач болох нь үний юм байна гэж ойлгож өвдөн хүчээр шахуу авсан. За тэгээд одоо энэ хөх ертөнц тэнгэрийн боловсрал гэдэг энэ сайхан өргөөндөө ирснээр баг багаар альва зүйлийг таньсаар тэгээд ер нь эрдэм мэдлэгтэй байж л энэ сайхан цаашаага өсөй хөгжий улаач болъё бүүшиг бүү болъё гэж явсаар байгаа. Ийм сайхан дэмж гэдэг одоо үүрэг биелүүлээ. Тэгээ яг бидний ингээд тамгалахдаа анханасаа ингээд за миний үр одоо ингээд төрийн дэмж болно гэдэг энэ тамгыг өгсөн байх жишээний. Харин тэрийгэ таньж олтлоо бид нар нэгсэг эрдэм туулж бас өөрийнхөө үүлэнд явж хичээл зүтгэл гаргаж байж одоо үнийгээ таньж авсан. Өөрийнхөө үүрэг зорилгыг биелүүлээд явж байгаа. За сая наран чимэг багш маань хэллээ. За дараагийн багш маань За миний хувьд болохоор
яаж яваад одоо улаач гисэн бэ гэхээр анх одоо 2022 онд яг зүгээр энгийн амьдралаа одоо ажил төлөө хийгээл явж лээсэн л да. Аха. Гэтэ яг тэгж нөгөө улаачийн шахаа, улаачийн одоо тэр зүйлийг өрөөсөө мэдтгүүлсэн. Шахаа гэж юу ч байдгийг арга улаач гэж баг юу байдгийг бөө улаач гэж мэдтгүүлсэн шүү дээ. Ер нь бол бөөл гэж сонсноос гэхдээ яад ч юм би хүүхэд ахтаал тийм тэр талын зүйл тийм сүнслэг тийм талын зүйл жоо сонирхолтой. Одоо юу гэдгийг хамгийн энгийнээр бол зүгээр тийм зурхаа сонирхол тий. Зурхаа одоо ингээд өдөр болгоныхоо өөрийнхөө ядаж үзэл тий. За маргааш тийм өдөр болох юм байна гэдэг ч юм. Тэгэхээр тэрэндээ аягүй итгэлтэй. За тэгээд тэрийгээ үзчихэл за маргааш ийм өдөр тийм өдөр од гарыг хэрэгсээ бас харчдаг байсан. Хараад за наацхийн одоо цаг агаараа хүртэл орой болгон ингээл цагийн үрдө үзэж байгаа заавал цаг агаараа үздэг тий. За маргааш тийм өдөр гээд ер нь л жоохон тийм байсан. За тэгж яагаад одоо юу гэдэг урны зурхаа дорны зурхааг явдаг гэсэн шүү дээ. Тэрэнд хүртэл тийм сонирхолтой байнга үзэл өөрийнхөө одоо ортыг үзэл ингээд тэгээ явдаг гэж байгаа. Бөө гэдэг одоо хүнийг бас яг фэйсбүүкээр ч юм уу твиттерээр ч юм уу дам яриагаар тий сонсч ирсэн. Гэтэ тэр бөө гэдэг юм зүгээр ихээр одоо сайхан хизээ ихээр нөгөө улаачийн сарилт сургалт чинь тэмцээн чинь 7-8 жилийн өмнө л баг. Зөв бэлгэн үү? Тэрэн дээр хүртэл сонирхол тэр хүмүүс тэр бас нэг уулзаж үзэх юмсан шиг юм уу тийм бодлоод их орж ирдэг байсан. Тэгж яагаад би 2022 онд би фэйсбүүкийнхаа охин гэж одоо яриад байгаа шүү дээ. Үзээд сууж исэн чинь Тэнгэрийн сургууль гэдэг тийм сонин нэртэй тийм сургууль нэгтгэж байна гэж явжсэн байхгүй юу? Тэр ингээд тэр Тэнгэрийн сургууль гэдэг юу яриад байгаа юм бол гэтэл Тэнгэр гэхээр аюу сонирхолтой сонсогдол Тэнгэрийн сургууль тэгвэл очиж хүлээ. Гэтэ ямар ч одоо энгийн хүн гэх юм одоо зүгээр жирийн bijсэн үгээс Тэнгэрийн сургууль бүртгүүлээ гэх юм шүү дээ. Гэхдээ би яаж тийсэн тэгээд очиж үзье. Харъя ямар газар байдгийг бид сонирхолтой өгтлөгдөд очижсэн. Тэгээд Тэнгэрийн сургууль очиж бүртгүүлээ. 2022 он анх нэг сард нээлттэй хийсэн. Тэгээд нээлттэй хийчээд бидсэн нэлийн олон 2-3 мянган сурагчид бүртгүүлсэн байхгүй юу? Тэгээ байжсэн чинь маш олон оюутнууд болоод ирсэн чинь 7 өнгөнд хуваагдъя зохион байгуулалттайгаа 7 өнгөнд ер нь хувааж аж одоо энэ багш нар одоо 7 багш нар хувааж аваад автоматар хуваагдаж байгаа шүү дээ тий. Компьютер дээр ингээд автоматар хуваагдахад би хөх бүлгэнд орчихсон байхгүй юу? Тэгээ би автоматар хөх бүлгэнд орсон. Тэгээ хөх бүлгийн багшид ямар хүн байдаг юм болоо гэдээ ингээ харсан чинь бацгалан гэдэг байсан байхгүй юу? Тэгээ би өөрөө автоматар хөх бүлгэнд ороод бацгалан багш дээр орчихсон. Тэгээд хөх бүлгийн бүлгэн гэж явж байгаа хамгийн анхнаас нь эхэлсэн. Хамгийн анхнаас нь эхлээд багш байгаа хамт яа за би тэгвэл ерөөсөө бацгалан багш гэхэд анх нөгөө ховс хичээлээс ороод нөгөө хүүг аваа дуу чимээний талаар тусаар хасан. Тэгээд тэр ховс хичээлээс сонирхоод бүр цаашлаад бүр нэлийн сонирхолтой санагдаад за ерөөсөө баясгалан гэдэг энэ багш шиг л байгаа. 22 онд тэгж анхны сэтгэлийн хөшгөөс үзчихсэн. Тэгэл тэрнээс хойш одоо бүртэл багштайгаа хамт явж байна. Тэгээд тэрнээс хойш өөрөө би тэг судалж авсаар байгаа. Бөөгийг нь тарихаараа явж байсан. Бөөгийг нь тарихаараа явж байгаа. Дараад нь стаж ингээ нэг шахаа гэдэг зүйлийг үзсэн. Шахаа гэдэг зүйл над дээр болохоор яаж явагдсан бэ гэдгээр шууд би толгойг барьчихсан. Толгойг бүр ингээ нэг ч алхаж чадахгүй бүр тийм толгой миний толгой бүр арай дэндүү өвддөг гэсэн хэрэг. Тэгээд хамтдаа би улаач болоогүй байсан ч гэсэн бөөгийг тарихаараа явж байхдаа би дандаа үүлэнд явдаг гэсэн бас. Үүлэнд явж байхдаа бас л толгой өвдөл ингээл тэр нэг өдөр үүлэнд явжсэн чинь багш гэж байгаа байхгүй. За нарка хизээ барь даа гэд. Тэгээд би одоо үүдээцээ гарч авчихсан байна.
Тэрнээс хойш одоо үгүй бүртэл бүх төрмөс сургалтын төл дээрээ одоо ажил багшаар юмас сураад өвдөцөөхөө бас үсгээд тэгээд одоо ч гэсэн суралцаар л явж байна. За нар манд багш маань байлаа. Одоо Бачин багш маань. За яг одоо улаач болохосоо өмнө гэх юм бол би тэгэл яг одоо ингээд жирийн амьдралаа шимжлэж амьдраа явж байсан. Сургуулаа сураад одоо тэгэл хэрэгэл зохиогоод тэгээд бүхчих хагаад тэгээд одоо юу гэх юм одоо би өөр болохоор одоо инженер мэргэжилтэй байсан. Тэгээд энэ мэргэжлээ одоо сайжруулах гээд сайжруулаад тэгээд түвшинхүүлээд тэгээд одоо ингээд одоо мэргэжлээрээ ажиллаад явж байсан. Тэгээд ер нь бол одоо миний шахаа бол юу гэх юм яг тодорхой хугацааны яг одоо би өөрийнхөө анзаарсан юм бол одоо нэг сүнсний хүн одоо өөрийгөө анзаараад явж байгаа шүү дээ. Тэгвэл ингээд нэг одоо амьдралдаа олон зүйлүүд дуулаад болж байгаа. Тэгээд тэр үед ингээд нэг одоо олон ингээд туулаас юм уу одоо туйсаар байгаа. Тэгээд их тийм ухаарлыг яг авч ирсэн. Тэгээд гоодлаар одоо миний сүнсний төвшин ингээд юу гэх юм одоо төвшин ахиж байгаад өөрөө мэдрээд мэдрсэн одоо яаж мэдсэн гэхээр яг ер нь миний шинэ хорвоо ертөнцтэй одоо ер нь 90 тойрны харах одоо тэр үзэл бодол маань нөгөө өөрчлөгдсөн байдаг. Тэгээ өөрчлөгдөөд одоо юмыг арай илүү одоо шин чанар руу гэхээсээ илүү одоо нэг бүрийн амин чанар одоо тэр зүйлээс нь ингээд арай хардаг болж эхлээд явж байсан. Тэгээд тэгж явж гиснээс хойш одоо ер нь ингээд шахаа маань одоо маш хүчтэй ирсэн байна. Тэгээд нэг жил одоо яг ажиллаж яваад нэг жил одоо мэргэжлэрээ ажиллаж яваа. Тэгээд тэр үедээ бол ингээд одоо багаар өөрийгөө шахаатай байгааг мэдэрсэн. Тэр одоо мэдрэмж нь яаж орж ирсэн бэ гэхээр ер нь бол миний хувьд одоо сэтгэл зүйн одоо шахаанд орсон гэх юм уу та. Тэгээд ажил төрлөө хийгээд явж явах үед тэгээд ингээд сэтгэл готрлын мэдрэмж өгөх юм уу гэж хэлсэн. Сэтгэл готрлын мэдрэмж өгөх нь одоо ямар үгээр одоо ингээд одоо тийм ер нь одоо ингээд яг л нэг тийм гол зүйлээ хийхгүй байгаа тий. Эдгээр ингээд өөрийгөө хөгжүүлээд явж байгаа хүний хувьд ч гэсэн өөрийгөө хөгжүүлээд тэрэндээ ингээд бас уншаад явж байгаа ч гэсэн одоо миний гол үүрэг хийх ёстой зүйл маань биш байна. Энээс илүү одоо чухал зүйл одоо ингээд хийх ёстой юмнууд гараад ирсэн байна. Тэгэхээр тэр нь одоо юу юм бол доо гэдэг тийм бодлуудаар тэгээд тэрнийгээ олохгүй байгаа доо одоо тийм цөхрлийн мэдрэмж авчих юм үү тиймэрхүү маягаар одоо явсаар хагаад одоо нэг жил хөгжсөн шахуулаа. Тэгээд бас одоо юу гэх юм бат нэг амар төөрч хүүгээр одоо ордоноос одоо сургалтын төвдөр ирээд одоо баяслан багш одоо онцлуулаад тамгаа уншуулаад тэгээд энэ улаачийн зам орсон байгаа. Тэгээд юу гэмдээ ингээд дулаач болсны дараа ингээд зүүн үгийн ингээд сайжирчдаг. Өвгдүүд нь ч ингээд өвгдийнхаа ингээд зөнгөөс өгөн хүний өөрхөн сүнсний зүүн ч гэсэн мэдрэмжүүд сайжраад ирэхээр үгийн ингээд нөгөө өмнө одоо туулсан тууллынхаа одоо маш олон одоо учир мачир одоо зангилаад хүн өөрөө үгийн тайлж эхэлсэн байлээ. Тэгээд миний хувьд бол ингээд нэг анзаарсан одоо ойлгосон юм гэх юм бол зүүн сайжирсны дараа анзаарсан зүйл нь гэх юм бол одоо өвгдүүд маань яг үнэндээ одоо би ингээд 30-ыг наслах үеэс одоо багаас нь үргэлж намайг одоо ингээд улаач болоход ингээд бэлдэж явсан байна. Одоо тийм мөрийн хөтөлбөрийг ингээд би үргэлж даван туулан яваад тэгээд одоо тэр одоо бүрийн хөтөлбөрийг одоо даван яваад тодорхой хэмжээний төвшөнд хүрсний дараа өвгдүүд минь одоо намайг бэлэн болсон гэж үзээд одоо өвгдийн шахаанд оруулаад улаач болгосон гэдгийг одоо бас ойлгосон гэдэг юм аа. Одоо ингээд хүмүүс одоо улаач бүх хүмүүсийг сонсож байхад маш их шахаанд орчихсон хэдэн 10 жилээр ингээд бүх одоо улаачийн шахаанд өртсөн явж идэг. Шахаагүйгээр одоо явах боломжтой юм байна гэж ойлгосон одоо улаачийн сургалтанд хамрагдаад гэх юм уу тий одоо зүүн бэлэг гэх юм уу зөв замналтай орчих юм бол
шаан багасчдаг гэх юм яг үүлэнд орчхоор тиймдэл байгаа юу? Яг нь ер нь бол одоо огийн маш олон улаач нар одоо нэртэй мэдлэгээд хүлээлгэж одоо хүлээлгээд хүүхдүүд нь одоо нэхэд те одоо үйл хэрэг одоо хүүхдүүд маань өөрсдөө бас ингээд одоо дээрээсээ бас ингээд үйл хэргийг эхэлтэй л байдаг байхгүй. Тэгээд одоо нөгөө за танаа одоо удам сударч одоо ийм үлээ байглаа ингэж хамгаалах, ургамал одоо усаа ингэж хамгаалах, одоо эхлэлийн хөршөөрөө ингэж хамгаалах одоо бид одоо үүлийг одоо хариуцсан авсан. Гэтэл одоо ингээд одоо тэр үйл нь ингээд шахагдаад байна. Тэгээд та хэд минь одоо дулаач үрсээ босгоод ингээд үүлэндээ орох цаг нь болчиход байна. Танаа тэр үйл чинь яаж ийна гэдэг өвдмэн ч гэсэн ингээд бас шахаанд ороод тэгээд хүүхдүүдээ л ингээд бас шахаж эхэлдэг одоо тийм олон харилцаа холбоотой л одоо тийм ертөнцид бид нар амьдарч байгаа шүү дээ тийм. Тэгээд тийм болохоор ер нь бол одоо ингээд хөвгт толбтонгууд ялчгүй бүгдээрээ тамган сэрж байгаа үүлэндээ орох цаг нь болцсон байгаа болохоор шахаагүй ер нь шахаатай хүмүүс маш их байгаа. Тэгээд одоо бидний яг энэ сургалтын зорилго нь болохоор одоо тэр нөгөө шахаатай байгаа тийм өвдөө авах гээд байгаа орцсон байгаа тэр болооч нарын одоо тэр нөгөө замын төтлөх гэх юм уу те замын одоо ингээд магадгүй илүү уртудаан замд гуулаад учраа олох гээд байгаа бол одоо хэдхэн сарын дотор тэр гол юмудаа ойлгоод тэгээд гол ойлгосон юм чинь дараа хурцтай л явдаг шүү дээ тий. Нэг тийм л замд одоо хөтлөхгүйд байгаа тийм одоо сургалт байгаад байгаа. Тэгээд шахаагүй болно гэж бол хэлэхгүй. Шахаа бол байж л байгаа үйл хэрэг нь хүлээлтэд байж л байгаа. Тэрийг хурдан дүүрэх, хурдан учрыг олох тэр замыг нээж өгч байгаа л гэсэн үг. Зөв. Маш их одоо ингээл төөрч бодлол аагаар явах хэрэгтэй байсан зам маань бэгээр явцдаг ч юм уу байдаг шүү дээ. Тэгэхээр улаачийн сургалтаар одоо сургалт маань энэ зам бол 2 удаа л болсон тий. Тэгэхээр хүмүүсийн сэтгэл ер нь хэр байсан бэ? Замналтаа ер нь хэр орж чадсан бэ? Ер нь л би бол сонсоол бол мэдчихэл байгаа л да. Хүмүүс бас их сонирхолтой ч магадгүй. Хэр өөрчлөлт гарсан бол? За өөрчлөлтүүдийн хувьд бол маш өндөр үр дүнтэй дуу гарсан. Тэрийг яаж баталж юу аргах гэдэг юм бэ гэхээр за одоо юу гэдэг жишээ аваад ирээ. Өөр дээрээ одоо жишээ сургалтанд сууж байхдаа өөр дээрээ ямар ч мэдрэмж авахгүй. За одоо жишээ бид нар ингээд амийг мэдрүүлэх гэхэд те зүгээр л ингээд суугаад байдаг байсан бол те нэг 2-3 одоо өдрийн сургалтын хичээлийн дараагаар шал өөрчлөлттэй. Хөө надад энэ нэг юм эргэнээд энд тэнд жиргэнээд гэж юм те. Зинтэн захнаад байна. Энд нь одоо надад мэдрэмж өглөө тэнд нэг одоо тогтлоод байна ч гэдэг юм те. Гэх байдлаар өөрийнхөө одоо махан биеийг чагнаад эхлэх сурчиж байгаа. За тэрний дараагаар бол мэдээж оройны бөөлөг гэдэг байгаа шүү дээ. Тэр оройны бөөлөг нэрээ болохоор одоо өвдөлцөд мэдээж нөгөө тухайн өдөр ямар хичээл үзэж чинь яг тэрний дагуу өвдөлцөд болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр туулгатай өвдөлцөд хаавар нь яаж орж ирж чинь хэмжүүд нь холбоосууд нь хаавар нь орж ирж чинь яг тэрийгээ өөрөө бариад авчиж байгаа. Өдрийн сургалтандаа сууж байхдаа Монгол яг тухайд надаа яг та тэрийгээ бариад авах аваарэ тэр мэдрэмжүүдээ дараад нь дахиад одоо чагнаад үзээрэй гэж хэлхний дагуу одоо юу гэж энэ дээр одоо өөрийгөө одоо бариад авчиж штэ тийм нөгөөд оройныхаа дөр бойлон дээрээ яг тэр одоо тэргүүр чинь яг тэр холбоосоор чинь тэгж орж шүү гэж хэлэхээр яг тэрийгээ татан одоо бөөдөд хийхээр ялцчихвал сургаан дараач. Тэрийгээ бариад авч байгаа. За тэр мэдрэмжүүдийг өдөр болгон боёо одоо бүүдийн 9 өдөртөө хийгээд ахаар эрс сайжирч байгаа байхгүй. Эрс сайжраа. Тэгээ өөрийнхөө махан биеийг чагнаа. Тэгээ чадвартай болгож байгаа. Тэгээд чадвартай болоод ирсний үндсэн дээр тэр үр дүн гэдэг зүйл чинь шууд харагдана. Тэрнээс бол хэдэн хоногийн дараа одоо юу гэдэг нэг юм болоод байгаа юм шиг биш те. Шууд үр дүн харагдсан гэдэг гараа арай илүү байна. За дээрэс нь өөрийнхөө одоо махан биений одоо сэвийг үргэх тий махан биений чинь нөгөө хамгийн таван сүнс байгаа гэдэг юм шүү дээ. Тэр таван сүнс чинь өөрөө биелэлээ хараад байгаа надад халбаалал урт цанх дүнг тушаа гэдэг байгаа. Тэр урт цанх дүнг тушаа дараа намаараа өөрөө бас цэвэрлэх
чадвартай болчих жоо. Мгм. Ядвал тэрүүрсэн одоо юу гэдгийг миний тэргүүр нэг жоохон тэгээд байна. За тэгвэл тэрийг хийсний дараа тэгвэл юм байна гэдэг ингээ арган заагаад өччих шүү дээ. Тэр арган заагаад өгсний дараа эргүүлээд өөрөө цэвэрлэх чадвар суугаад ирж байгаа. Тэр чинь бас л нэг шууд үрдэн баггүй. Мгм. Тэгэхээр чинь одоо үрдэнгүүд байна л да. Мгм. Би нөгөө нэг эхний 2-3 сургалтанд суусан юм а тэгсэн чинь би бол тэр одоо улаачийн сургалтанд суусан хүмүүсээ бүр хамгийн азтай хувьтай хүмүүс байна гэж бодож байгаа байхгүй бүр баясааш бол бас одоо дэмж багш нар маань ч тэр бүгд тэнд хамрагдсан бүх хүмүүсийн хүрдний гацааг блог юу гэдгийг бүр удмынх нь хідэн үеэрээ одоо удам дамжсан хараалж чадахыг бол тайлсан шүү дээ. Тэгээд бас маш том хараалж чадгуудыг тухайн удамд бол зүгээр сургалтын үеэр ингээд төлбөргүй өчөж байгаа байхгүй. Би бол ямар азтай юм бэ гэж бодож ирсэн. Тэгээд 108 хүртний блог, эргэтэн үрийнх нь блогыг тайлж зүнгийг нэмэгдүүлэх одоо хайхалтай тийм үйлийг бол сургалтын үеэр бол хийж исэн. Нэг хүний жишээн дээр бол тийм байсан л та. Амьдтай аав ээж биш нэлийн дээр үеийнх нь өвөө эмээ нь билүү дээ тий. Аав нөгөө Анчин байсан тий. анчин байж байгаа. Аав нь анчин байж байгаад одоо эхээс 10 хэдүүлээ байлаа. Дөрүлээ тий. 14 л яж байгаа. Тэгээ ганцаараа үлдчихсэн. Тийм одоо хүний амьтны анд эхлэхийг бас хийж өгсөн. Тэр сургалтын ачаар. Тэр олон ан амьтдыг нөгөө хамаагүй алж устгаж те тэр амьтны айг одоо бас хилэгнүүлсэн учраас нэлээд бас нөгөө хүнд шийтгэлтэй байсан. Тэгээ тэр сайхан тахилгыг дүүргэж өгөөд маш сайхан үйлдвэргсэн. Тийм тэр ихч маань өөрөө гэр бүлээсээ ингээ ганцаараа шахуу үлдсэн 10 хэдүүлээ байжгаад тэгээд өөрийнх нь бас өөр хүүхдүүд нь ч гэсэн эндсэн ч байлоо да тий. Тэгэхээр энэ үйлийг хийснээр дараа гэх нь өөр удамд нь маш том одоо маш томдчтой хүний амь насыг одоо юутай зөвлөх вүлээ тий. Тэгэхээр улаачийн сургалтанд хамрагдсан хүмүүс маань бол маш их хувьтай ямар азтай юм бэ л гэж би бол үнэхээр бодсоо. Тэр ихчийн хувьд болохоор хамгийн гол нь өөрөө нөгөө улам шаа одоо өмнөөс өршөөл ирж байгаа байхгүй. Тэр өршөөл ирэх нь хамгийн чухал байгаа. Яаж тэр одоо чатад тэр хараалыг тайлсан бэ гэх тээ. Тэр хүн одоо хөл бүтэн удмынхаа өмнөөс чин сэтгэлээсээ өршөөлөг ирж байгаа. Тэрнээс бол одоо юу гэдэг тэр өршөөдийг гэхдээ яг амьд нь толтол бүр үнэн сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Тэрнээс зүгээр өршөөгөрөө гэх юм бол одоо нэгсэн одоо эзэндээ хүрэхгүй тий. Үнэхэрийн одоо чин сэтгэлээсээ одоо өршөөлөн ирэн байж одоо уйлан хайлан байж тий тэр өршөөлийг ирж байгаа. Тэгжиж тайлбарлаж байгаа. Ухаарлыг авч ин тий бас тэгээд одоо магадгүй одоо өөр хүмүүс ч гэсэн мэдхгүй явж байгаа. Ээж аавын талаасаа одоо хідэн үеэсээ ч тий эмээ өвөө шүү дэшгээ байгаа да. Тэр үеэсээ бас нэг шийдвэрлэгдэж чадхуудад орсон хідэн үе манай одоо хүүхдүүдийн данагдаад явж байгаа. Тэрийгээ мэдхгүй одоо хүртэл шанасаар зовсоор чатханд орсон одгийн айлууд зөндөө явж байгаа. Жишээ нь тэр чатгуудыг бол ирээд одоо тайлбарснараа хамгийн гол нь өөртөө ухаарлыг л олох хэрэгтэй. Өршөөлийг л хамгийн түрүүнд бас сайн ухаарч ойлгосноо л илэрхийлж тэр манд амьд. Тэрнээс бол зүгээр л өршөөгөрөө уучлаарай. Одоо энэ хэлээд байгаа бидний гэр бүлтэйгээ ч гэсэн харилцаж байгаа харилцаа уралцж байгаа яриа бол үр хүүхдүүдтэйгээ хэлж байгаа тэр хайртай гэдэг үгээр бас англи болсон байхгүй. Яг л зүгээр л миний хүү хайртай шүү гэж хэлж байгаа зүгээр л тийм үг хайртай гэдэг л үг. Тэрнээс бол яг өмнө сэтгэлээсээ тэр хүүхдтэй хайртай шүү гэж хэлж байгаа билүү үгүй юу гэдгийг бас бодох хэрэгтэй болж байгаа. Яг л тэр маа англи болсон учраас амьдын толгой хэлэх юм бол зүгээр тэр одоо хүүхдтэй хэлсэн нэг л үгээр одоо
тэр хуудынхаа сэвийг үүдээ таталтай болчихж байгаа. Тэгээ тийм амны одоо амнасаар хэлдэг шидлээ тэр өөрөө амьлуулж хэлэх тийм сэтгэлийн хүч тэхийн тулцсан юм уу? Тийм. Сургалтын талаар бас маш олон онцлогд бараг бүгдээрээ л одоо онцгойгүй юм байхгүй л байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр багш нараас маань бас онцлог зүйлүүдээс хуваалцвал за Бачимэг багш маань Юу одоо ингээд нийтийн ойлголт байгаад байдаг байхгүй юу? Ингээд болооч боллоо. Тэнгууд ингээд хэмдэн ойрын өвдөлтөөр буулгаад тий баг эмээ өөхө буулгаад юм аа. Одоо тийм ойлголтууд байгаад байдаг. Гэтэл одоо бид нар яг өмнөдөө болохоор өвдөөцүүд минь одоо бид нар чи одоо ямар их түүхтэй, ямар одоо баялаг түүхтэй одоо хэр удаан гэж одоо хүн төрөлтний одоо энэ хан биеийг аваад тий өвдөөцөөр ингээд хэмжлэгтаад хүмүүсийн их төрж байгаа бол одоо тэр одоо зүгээр энэ түүхээс харахад гэхэл одоо бид маш баялаг одоо удаан хүүхдээ хүмүүс шүү дээ. Тэнгууд улаанч болно гэдэг нь өөрөө болохоор одоо үүнийгээр дагаад одоо монголчууд хурд толботонгууд явд улаанч болно гэдэг бол одоо маш хүүхдүүд маань ч гэсэн одоо маш өндөр түвшний одоо тийм хүүхдүүд байдаг. Тэрийг бид нар мэдгүй явж байдаг. Тэгээд манай сургалтын одоо нэг тийм гол давуу тал нь гэх юм бол юу гэх даргын хичээл мэн одоо зүгээр даргын хичээл бид нар ингээд дуртай л да тий. Тэнгууд одоо хамгийн ихний хичээл нь одоо наран гарагийн бөөлөн гэдэг одоо тэр хичээлээ цахилж байгаа. Гэтэл одоо бидний өвгдүүд мэн одоо бүгд эцүүд мэн наран гараг дээр одоо юу гэх юм одоо олон жилийн өмнө бидний өвгдүүд заяаг олоод тэнгуудаа одоо өөрийнхөө одоо хүн байх үйл хэрэгтэй одоо маш олон гавьяа тий буянг хүмүүс хийгэрүүл гэх юм уу одоо ямар нэгэн одоо чадвараар мэрэгшээ гэх юм уу тийм чадруудыг өөртөө шингээгээд тэгээд онгод тэнгэр одоо болсон байдаг. Тэгээд мэдээж онгод тэнгэр болоод дараадаа тэр одоо сүнсний хувьд ингээд хөгжөөд одоо явж байгаа шүү дээ. Одоо явсаар л байгаа. Тэгээд одоо хүүхдээзүүд нь одоо чинь наран гараг дээр хүртэл ингээд үлээ хийгээд явж идэг. Одоо зүгээр ингээд нэг бол садгийн одоо үйлдэлтэй үйлдэл биш одоо наран гараг ихээр нарны ямиг хамгаалах, нарны одоо хийх хамгаалах, нарны одоо шатлалыг одоо хийм байлгнаар гэх юм одоо маш олон үйлүүд гэж юм. Тэгэхээр одоо энэ сургалтын бид нар суралт агшууд наран гараг дээр үйлээ дүүргэн байдаг хүүхдүүдээ өрийн дээр булгаад тэгээд ингээд холбогдоод айл дүрийн сонсоод тий ямар үйлтэй гэдгийг хүртэл мэдрээд тий тэгээд энэ одоо буулт болгоноор одоо улаач хүний тэр одоо холбоосын чадрууд төсөв нь одоо нээгдэх тий хүүхдүүдийн сайжрах одоо сүнсний чадрууд нь одоо хүүхдээ болгох сүнсний чадвар сайжрах гэж явж байгаа. Тэгээл дараа нь ихэд одоо дэлхийн гарагийн буюу одоо оршихуйн 6 төвийн хүүхдүүд байгаа. Одоо эвлэг тамлуус хурмаст саддаг одоогаас одоо голомтын 5 хүүхэд гэж яриад байгаа шүү дээ тий. Голомтын 5 хүүхэд нь болохоор бүгдээрээ одоо энэ нөгөө нэг оршихуйн 6 твээс одоо оршихуйн 6 тэрдээ үүлээ дүүргэн байдаг одоо эвлэг тамлуус хурмаст саддаг гэдэг. Тэрийг өөгдөө буулгаад сурнаа гэсэн үг. Тэгэхээр чи эн чинь өөрөө яах вэ гэхээр ингээд одоо өндөр дээд одоо өвгдүүдээ тий маш өндөр түвшний үүлийг хийдэг өвгдүүдээ өөрийн биедээ ингээд хахаасаа далаад явчихаар дараа нь одоо ямар ч өвгдүүдээ буулгасан үйл хэргийг таниад одоо тэгээд холбоос нь сайжраад ингээд шууд маш өндөр түвшинд одоо хүрэх боломжийг олгоод байгаа гэсэн үг. Тэгээд түрүүнээс одоо нараа багш минь хэлсэн одоо тэгээд алтан гац одны өвгдүүд алтан гац одоо одон гад дээр хүртэл манай өвгдүүд хүлгэргээд өргөө явж байгаа. Гэтэл одоо тэр буулгаад ингээд үлгэргийн таниад тий холбоос сайжруулж явна гэдэг чинь өөрөө маш өндөр түвшний одоо өвгдөө залаад байгаа гэсгээд маш өндөр түвшний юм яриад байгаа. Тэгэхээр энэ бол одоо манай сургалтын одоо хамгийн гол онцлог байгаа. Тэгээд төрийн өвгдүүдээ бас буулгах боломжтой. Буулгаад одоо тэгээд одоо төрийнхэн өвгдүүдийг таниад мэдрээ төрийн өвгдүүд нь өөрөө одоо ямар өвөлтэй. За тэгээд одоо ямар шидтэй. За тэгээд төрийн өвгдүүд нь өөрөө одоо миний амьдрал яаж нөлөөлж ирсэн бэ? Намайг яаж хамгаалж хайрж байсан гэх мэтчлэн одоо тэр зүйлийг бүгдийг таних боломжтой. Тэгэхээр энэ өөрөө одоо ганцхан жишээнээс дуртахад болохоор ингээд маш өндөр түвшний сургалт. Энэ өндөр түвшний сургалтыг одоо суурэ тавьснаар одоо ямар ч хулаач одоо үгийн ингээд сайн
судлаач болох одоо тэр зам нэгтгэх ойлгомжтой байхгүй энэ сургалт маань. Тэгээд бас нэг хэлэх юм нь болохоор одоо юу гэх юм бид нэр ингээд нөгөө ганцхан ингээд одоо улаачийн өнөөдөр өгдийн буулгах гэдэг тийм тэрнийхээ замжлагаас гадна одоо хүн өөрөө яаж засаж болох вэ те ямар мэдлэгийг мэдсээр хүн өөрөө засаж болохын тэр талаас нь ингээд хараад тэрийг одоо маш их онлайн төвшинтэй бас нийтлэлийн төвшөнд ингээд энэ сургалтанд оруулсан байгаа. Тэгээд юу гэх юм маш олон хүмүүс ингээд улаач болно гэхээр зүгээр ингээд мэдрэмжээ сайжруулад болооч гэх юм тийм мэдрэл одоо хүн яаж хийж байгаа одоо ямар байгааг нийлгээл одоо тэгэл энэ гууд амар мундаг болчихлоо ч юм гээд хандах болчихсон. Тэгчингууд нь улаач мундаг улаач болчлоо гэж бодоод идэв. Яг үнэндээ мундаг улаачдаа мундаг сайн улаач болохын тулд одоо хүн өөрийгөө зассан байх хэрэгтэй байхгүй юу? Өөрийгөө зассан одоо сэтгэл зүгээ ядаж доктортой авч явдаг. За тэгээд бодлынхоо эзэн болчтой. Хэрэг сөрөг муу бодолд автагдаад байгаа бол тэрийг цэвэрлээд тэгээд тэрний бодлынхаа эзэн болдог. Энд чинь одоо хүний одоо наазахын чадвар. Тэгээд тэр болгонд нь бас ингээд бид нар хөтлөөд явж байгаа. Тэгэхээр энэ бүхнийг одоо сурснараа ялчгүй л одоо өгдөгтэйгээ холбоос нь одоо сайжрахаас аргагүй болж байгаа тийм л одоо сургалт байгаамаа. За дараагийн сургалт хүмүүс манаас тодруулж асууж магадгүй. Дараагийн сургалт хийзээ болох вэ? Мэдээлэл бас хаана болох вэ? За сургалт маань болохоор Цанжин болдогт болж байгаа. Цанжин болдог маань хотоос хэдэн километрийн зайтай вэ? За 50 км хотоос 50 км-ийн зайд байрладаг одоо Цанжин сургалтын төв дээр болж байгаа нөгөө өвлөгийн хөшөөний зүүн талтай тийм зүүн талтай. Тийм тэгээд яг хүмүүс хотод ороод тэгээд ажил бүртгэл байгаа багталтай бүгдээ эзээ ингээд өөрийн бидээрээ залаад дадлагч байгаа хүмүүс бол яалчгүй байгаль байх ёстой. Тийм болохоор энэ сургалтыг одоо латгай талбайд байгальд гэж явуулж байгаа нөө. За тэгээд асууж тодруулах зүйл байвал комент хэсгээр бичээрэй. За тэгээд подкастт оролцсон 3 багштаа талархлаа. За талархлаа. Талархлаа.